Ёстой балрах шахлаа шүү. Хамаг хичээл зүтгэлээ сүрүүлэх шахлаа. Яагаад тэгэхээр би энэ санал дээрээс тэрэн рүү зэмлсэн харж чулуудах байсан. Тэрний талаар юу гэж бодож байгааг минь тэр гадарлахал байсан. Жишээлбэл Луис намайг хянаж удирдах гээд байна уу да? Тэр жаахан ойлгохгүй тэцүүхэн л хүү юм аа да. Тэрнтэй хамт байхад төвхтэй л юм байна да гэж тэр бодож болох байсан. Гэтэл ингэж бодогдох нь миний эцсийн зорилго биш шүү дээ. Яг үндэ бол тэр охин надтай хамт энд байхдаа жаргалтай сайхан байх шиг байна. Тэр утсаараа бидний үзэж байгаа хамтлагийн талаар мэдээлэл олж надад хэлж өгч миний мэдлэгийн санг улам нэмэгдүүллээ шүү дээ. Гэтэл би хамтдаа өнгөрүүлж байгаа энэ сайхан цаг мөчүүдээ хэдхэн хормын дотор устгаж мэдхээр байжээ. Гэвч энэ бол бидний хорон мөч болгонд хийж байдаг жирээл зүйлсийн нэг. Бид нар бусдад ааш авраа гаргахтаа дандаа сонголт хийж байдаг. Бидний хийж байгаа сонголт бүр бид бүхний харилцааг хэлбэржүүлж, бидний хоорондын ярианд томоохон өөрчлөлтийг шууд авчирч байдаг. Ер нь бидний амьдралын чанарт бүхэлд нь нөлөөлж байдаг гэсэн үг л дээ. Тиймээс энэ 5 сандлын арга бол биднийг илүү аядуу зөөлөн болгож, амьдралын хорон мөч бүрдээ бие зөв авч явж, ер нь гадаад ертөнцид юу болоод байгааг сайн мэдхэд тус болно гэж бодож байна. За одоо би та бүхэнд илүү нарийн тодорхой тайлбарлаж өгье л дөө. Эхний сандал буюу улаан сандал. Энэ сандлыг би цөөгөр чон гэж нэрлэсэн. Цөөгөр чон бол гайхамшигтай ухаалаг, мөн уян хатан амьтан. Тэр үргэлж дайралт хийхэд бэлэн байдаг. Энэ сандал дээр суусан байхдаа бид нар зан арын шингийн доголдолтой мэд загнах нь хамгийн элбэг. Жишээ нь бид гомдлох, шүүх, шийтгэх, хов ярьж явах үедээ дандаа энэ сандал дээр сууж байдгаа гэсэн үг болох нь. Энэ сандал дээрээс бидний үнэлэхгүй ихээр тоглодог цорын ганц тоглоом бол бусдыг шүүж шүүмжлэх байдаг. Хэрвээ та надад итгэхгүй байгаа бол би таныг бодол санаагаа сойх тэмцээнд дуудаж байна. Та ердөө ганцхан цагийн дотор нэг ч удаа бусдыг шүүж шүүмжлэхгүй байх гээд үзээрэй. Жишээ нь хаалгаар нэг хүн орж ирлээ гэж бодъё. Тэр хүнийг та зэрвсгэн хараад л надад таалагдж байна, таалагдахгүй байна. Эсвэл бүр огт сонирхол татахгүй байна гэж шууд бодож өгдөг. Хамгийн хачирхалтай нь тэр хүний тухай нэг ч зүйлийг мэдэхгүй мөртлөө бид нэр ингэж бодож чаддаг. Энэ сандал дээр би суух маш их дуртай байлаа. Яагаад үг гэхээр энэ сандал дээрээс бид нар миний зөв гэдэг нэртэй тоглоомыг маш ихээр бас тоглодог. Өөр алхам хорон мөч болгондоо би энэ тоглоомоор тоглодог байлаа. Харин нэг өдөр дүү маа надад ухамсарын шанаа өгөхөд би сэргшгэл болсон доо. Энд би нэг жишээ та бүхэнд ярьж өгье л дөө. Ээж маань маш их хэтрүүлэгтэй ярьдаг болохоор би үргэлж залруулга хийдэг байлаа. Жишээ нь ээж миний зохион байгуулсан үдэшлэгт бүр 30 хүн ирсэн гэд боддоо гэж хэлэхэд би хариуд нь ээжийнхээ алдааг залруулад ээжээ 30 биш штэ ердөө 13 хүн ирсэн бидтэй хэмээн хэлдэг. Тийм тохиолдолд яг л замын цагдаа шиг аашилж байгаа биз. Гэтэл дүү маань миний мөрөнд даяархан хүрээд ихчээ наадах тоонууд чинь тийм ч чухал биш шүү дээ хэмээн надад хэллээ. Харин би хариуд нь юу гэсэн үг вэ? Чухал байлгүй яах вэ? Бүр хамгийн чухал штэ. Ээж буруу яриад байгаа үстэй. Энийг залруулах нь миний үүрэг. Угаасаа миний зөв штэ хэмээн хариуллаа. Гэтэл дүү маань миний мөрөнд бас дахин аяархан хүрээд та ээжтэй сайхан харилцаатай байхыг хүсэж байна уу? Эсвэл зүгээр л зөв байхыг хүсэж байна уу гэж асуулаа. Энэ явдал надад маш том сургамж болсон доо. Түүнээс хойш би ээжийнхээ хэтрүүлэгтэй ярьдаг занг нь ойлгохыг хичээдэг боллоо. Ээж минь элбэг баян амтай байхыг л хүсдэг юм байна да гэж тэр үед би мэдэрсэн юм. Энэ сандал дээр суухаараа бид хүмүүсийн юу нь зөв сайхан бэ гэж харахаасаа илүү юу нь болохгүй буруу байна вэ гэдгийг маш ихээр хардаг. Тереза их нэг удаа ингэж хэлжээ. Бид хүмүүсийг хэрэг шүүмжлэн төдий чинээ хайрлах цаг маань багассаар л байдаг. За энэ бол хоёр дахь сандал буюу шар сандал. Нэрийг нь зараа гэдэг. Энэ сандал дээр суухаараа бид маш эмзэг болдог. Бие хураан хуйглаж, энэ дэлхийн ертөнц бидэнд юуг мэдрүүлэн хамаа байхгүй чадах чинээгээр өөрийгөө хамгаалах л гэж оролддог. Мөн бид харгас хэрцгийгээр өөрсдийгөө шүүж, доромжлох нь ч бий. Энэ сандал дээр суухаараа бид нар би тийм ч ухаантай биш. Би хийж чадахгүй. Хэн ч надад итгэхгүй үстэй хэмээн сэтгэлдээ өглөж маш их айдас давтдаг. Хүмүүс зөвшөөрөхгүй байх вэ? Сэтгэлээр унах вэ? Алдаа гаргачих вэ хэмээн түмэн шидийн бодолд хүлэгдээд айдасаа улам лавшруулна. Бас энэ сандал дээр суухаараа бид нар хохирогчийн дүр тоглоод бүр мэрэгшин гэж байгаа. Надад хэн ч санаа тавихгүй юм, туслахгүй юм. Надад хэн ч хайргүй гэх мэтээр гомдлно.
Энэ нэг удаа ажлынхаа хүмүүсээс ингэж асуулаа. Та нар энэ сандлуудын алин дээр нь хийхдээ суудаг вэ гэж асуутал бараг хинч энэ зараа сандал руу өгөж ирээгүй гэж боддоо. Яагаад үг гэхээр бид нар өөрсдийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч илчлэхэд маш их зориг шаарддаг. Өөр маш их зориг хэрэгтэй. Гэтэл бид цаг мөч тутамд өөртөө эргэлзэх гэдэг өвчнөөс болоод шаналж байдаг. Энэ өвчнийг арилгахын тулд яг юуг хийвэл болох вэ? Бид зүгээр л буугаад өгчих гэж үү? Эсвэл бид нар үгүй шүү, тэгж ч ярихгүй шүү гэж хэлж чаддаг болох хэрэгтэй юу? Кришнамурти ингэж хэлжээ. Ухамсарын хамгийн дээд түвшин бол ямар нэгэн шүүмжгүйгээр өөрийгөө анзаарч ажиглах чадвар юм аа.